man. Намайг Дастава огтой аз жаргал гэдэг 2018 онд сууж дэлсээд 22 онд төгссөн. Монументал уран зураг ангиар. Би тэгтээ яг зураач болно гэж бол хайхтар боддгоос. Зүгээр яг нэг юм зэрэг цагдаагийн ч юм уу тийм айгу сонирхолтой байж байгаад тэр нэг хүүхд тахт эргэж мэргэдэг байсан юм. Тэгээд циркийн юуж таалагдал урлан тоглогчч бас болчмоор ч юм шиг. Тэгээд хаалгаанд ороод тэгтээ хажуугаар зураал явдаг л байсан л. Тэгтээ бүр тийм амар доктортой бол зурдаг. Нэг манай хамаатын нэг ах зурдаг байсан. Тэгээд би тэдний гэрлөө орохлоор ингээ өөрөөхөн зурсан нэг юм том машин тэг хойно уулмалтай тийм зураг байсан. Тэгээд би тэрийг утсан дээрээ дарж байгаа гэрт орж ирсэн нэг зурж ч нэг үзээл. Тэгэл тэр зураг л надад амар гоё ягдаад. Тэгээд би ер нь зураач болно гэж яг нэг актер бол боддог шүү дээ. Хаалгаанд орсноос хойш за ер нь л энэ сонголтын хэлүүд дээр байсан. Би нэг том зураач үгүй сонсчихсон л доо нөгөө одаах гэд чи энгийн имийг агуу хийж чадахгүй юм бол агуу имийг яаж энгийн илэрхийлж чадах юм бэ? Та нар ингээл яг юм зурах гээд ирэхлээрэл нэг цаанслуулах гэж байгаа юм зурах гэж байвал юу сэлмээ барайл талаагаал ингэснээрээ эн чинь ингээ цаазыг илтгэлж байгаа юм биш ээ. Харин эсэргээрээ ингээ тэр илдээ ингээ чанга гатгацсан байна уу? Тэр илдээ яг ингээ дөнгөж суглах гээд ингээ хойноосоо гарах гэж юм уу? Энэ жижиг юм чинь л тэр том юмыг илэрхийлдэг юм аа. Би сонсч байсан. Тэгээ би бас тэр нь бодол зурдаг та. Том зураг гэхлээр л амар тийм гоё агуу байгаад идэх ч юм бас байхгүй. Жижигхэн бүр амар жижигхэн худалчунд бараг шүтэнцний хайрцаг шиг гоё зурагч байж болно шүү дээ. Яг одоо миний яг зурдаг арга барил нь бол реалист бодит дүр дүрслэлтэй. Тэгээ одоо ингээд нүдэнд харагдаж байгаа бүх юмыг яаж форматн дээр гоё гоо сайхантай буулгах вэ? Бүх зүйлд гоо сайхан байгаа. Тайлаа тавьсан гутланд одоо ингээд юу ч байдیں۔ Нурсан байшин ч юм уу нэг дүүтэйг нийлээд хамтарсан үзэсгэлэн гаргаад тэгээд тэрний гол зорилго нь болохоор энгийн зүйлдч гоо сайхан байдаг шүү. Тэгээд дандаа шөнийн хотын тухай зурсан. Тэгээд бидний ингээд алхаж өнгөрдөг энэ газрууд чи яг ингээд яг үүндээ ингээд амар гоё гоо сайхантай гоё амьтай байдгаа гэдгийг л ингээд ажиллаа тараад ирэхэд орцны хаалга өнгөрөхөд гэрэл насцсан байвал хүнд амар гоё хань болдог. Ингээ харанхууд яаж байгаа л ирэхэд ч юм бас тэгдэж шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл биднэрт амар гоё хань болдог. Тэрийг нэг мэдээсэй л гэж. Тэгээ одоо би бас баярлалаа. Бас төцнүүд байхгүй болохоос юм амжаа төц зурцсан байна. Тэгээ дараа хүн харуул бүр амар нэг юм баг гаргийн юм яа. Нөгөө нэг манай дүүнэр одоо төрж хүүхдүүд чинь энэ юу юм түцгийн юм байсан шүү дээ. Яг ингээд зүгээр ингээд годомжаар алхаж байхад бүр ингээд амар гоё ингээд гэрс өдрөнд хараад нар жаргаж идэх ч юм уу байшин дээр гоё харагдал эсвэл нэг гоё төрхтэй хүн явж идэх ч юм уу. Яг тиймэрхүү үед яг ингээ хараад энэ хүнийг нэг ингээ зурчвал яг энэ агшныг ингээ буулгачвал тэгэл
боломжтой байвал зурагдаар нь бүр гоё боломжтой байх юм бол гүйж ирээд тэтүүдгээ аваад очоод яг газар дээр нь зурж бас болно. Яг онгод гэхлээр нөгөө нэг тиймэрхүү юм бол нэг байдаггүй хөө. Яа ингээл хүмүүс ч амар л юм яриад гинтгээ ингээл юм орж ирэл тэгэл ингээл зурчдаг ингээл шүлэг бичдэг. Зүгээр л яг тодорхой гоё мэдэрсэн агшнаал гоё мэдрэмж төрөл. Тэр нь л яг өөртөө нөгөө нэг юмтайгаа нийлээл тэгэл нэг цул уран бүтээл болдог. Одоо би нэг баримталдаг зүйл байхгүй гэсэн байдаг юм байна л да. Яриадсэн чинь болно гэж бодвол болно, болохгүй гэж бодвол болохгүй л байлуулах болно л гэж боддог. Яг нэг өөрөөхөө яг ингэ хийж байгаа уран бүтээлийг ч юм уу яг нэг юм ашигын бус байгаасаа л гэж боддتي. За энийг би энийг зурж дуусгаад би энийг гэлс зараад би юмтай болно доо. Гэхгүйгээр ингээд урт удаан зурагдсан ч хамаагүй тэгээ зурагдаад явж үлээ. Тэгээ дуусгалах болж игэл одоо байгаа чадвараа та яг өөрийнхөө чадах хүртэл тултлал зураал гарахыг л боддог. Бүх зураг л гоё. Одоо ингээд бид нар чи яг реалист чиглэлээр явж байна. Тэгээ одоо энэ абстракт энэ зураг эдрийг яг ингээд харахад гоё зохиомж авсан гоё үтэй зураг байвал тэр үнэхээр гоё зураг. Яг нөгөө Монголд одоо ингээд яригадаад байдаг юм нь болохоор эхлээд үг нь яг суурь нь ингээд реалист одоо энэ бодит зураач нар нь зур сураад тэгээд тэрнээсээ цаашаа ингээд задраад тэгээ бүр ингээд абстракт дээр нөгөө одоо орчин үеийн урлаг гэд би одоо цагаан толгойгоор ярих юм бол юу нэлээ хойгоор өгдөг гэж боддог байхгүй. Тэгээ нөгөө манайхан арай нэг жоох эртхийгээд байгаа юм шиг надад санагдаад. Тэгээ тэнцэнээс яг чанарын асуудал үүсч болох л. Гэтэ яг үнэхээр гоё хийдэг хүмүүс байдаг. Ер нь яг ингээд зурхтаа ихээс илүү нөгөө бодохтой амар их цаг хугацаа л явдаг. Яг ингээд нэг зурж исэн зураг буцаад яг ингээд дуусах төгсөн байсан ч хамаагүй ирээд ингээд харахад үнэхээр болохгүй харагдаад байвал жилмэл бол зурж болох л. Би сүүлд нэг чон юм зурсан тэрийг жил хагастай зурсан. Дунд зөндөө өөрчилсөн. Нэг өдөр болгож үзэл, нэг шөнө болгож үзэл яг тэр хүний характер яг гарахгүй байгаа юм шиг санагдал. Тэгэл найзуудтай үзвэл энэ одоо яаж юм гээл. Тэгж явсаар байгаа л жил хагас болсон. Одоо нэг зураг эхэлсэн байлээ гэж бодоход тэрийг ингээд нэг сэтгэл төрөхгүй байл ингээд бодоол яваад тахна л. Тэгээ ихэнхдээ ер нь би гэрлүүгээ харихтаа л бодд юм дөө алхаж явж байхдаа л. Тэгээ үнэхээр гайгүй гоё цаг агаартай бол гадаа жоохон суугаад ингээ хүмүүстэй ярилцахаар яг ингээд хүн бараг хилээд өгчдөг гэх юм. Тэгээ яг өглөө босоод ирдгээрээ ирнэ тэгээ зурдгаараа зурна. Яг нэг ялгаатай юм байж магадгүй. Нөгөө нэг хит олон юм хараад хит олон юм бодоод тэгээ яваад идэх нь нэг жоохон шаналгаатай юм. Бүгд би ганц ч гэсэн өдөр юм бодмооргүй байгаад шүү дээ. Тэгээ ингээд зарим юмнаас хитрхи их юм хүсээд ч юм уу зүгээр л тэнцэнээр жаргаж л шүү дээ. Тэгэхэд ингээд ямар гоё юм бэ? Энийг ингэчгэнсэн даа гэл ингээл яаж энийг зурх уу гэдэг ч юм уу. Яг ямар ч зургнаас зөв хүн хараад ингээд мэдрэмж авч байгаа нь тэгэл бол яг ингээд тэр хүн юу ч мэдэрч болно. Ой ямар гоё юм бэ гэж мэдэрсэн ч болно. Эсвэл жоохон тухгүй мэдрэмж авсан ч бол мэдрэмжийн л мэдээж нөгөө нэг бас гоё л өгүүлээ шүү дээ. Чин бүр хэдэн жилийн хөдөлмөр байгаа ш нэг би тас үзэсгэлэн гаргалаа гэж бодоход тэгээ тэрний ард дээрээс яг мэрэгжлийн зураач нараас томчуулаас гэх юм би хэр юм хийсэн байна гэж бас ингэж байна. Тэгээ ингээд хүмүүс чиг миний зураг бас яаж хурж ийн гэдгийг бас хүлээн. Арчиж одоо энэ доо будагнуудаа цэвэрлээд тэнийг тавихгүй бол биер нь бүр ингээд мод болгон хатчаад. Тэгээ би энэ чинь нөгөө нэг өөр хүн зурж ирсэн юм аа. Тэгээ тэр дүр нь надад таалагдахгүй болоод би өөрийгөө зураад яа ингээ камераа эргүүлж харж байгаад бичлэг хийж байгаа скриншот аваад тэгсэн чинь манай өдөр уурлаад чи зурхан урдахгүй чи өөрийгөө зураад тахт яа. Бид нэр бүгдээрээ л амьдэрч чинь өндөрлийг өөр туулж чинь тэгээд биний амир буруу өгдөг хүмүүс та арга харихнаасаа болмол болох байсан бол ялт ил болж байсан. Зүгээр юм хүмүүс өдөртөө уулзахаар зүгээр л юу ч хэлэхгүй
байсан л тэр юмшиг санагдав. Яг ингээд хүн болгонд хүүхдтэй байхдаа ингээд харандаа уриал зураал явдаг. Тэгээд яг ингээд бүгд насанд хүрээд одоо ингээд за зураач гэж хин юм бэ гэдээ асуухад ингээд хариулж чаддаг байхгүй. Зарим нь болохоор бүх зургийг зурдаг хүний зураач гэдэг гэж ойлгоцсон байдаг. Би ихэд одоо абстракт зураг гэвэл чадахгүй байхгүй. Тэгэхээр ингээд одоо тэрдлийн бодлыг нэгсэндээ өөрчлөх гэх юм урлагийн юм салбарт яг юм байдаг. Одоо би бол энэ төлөнд баримталдаг. Та таашаа явахаа ингээ өөрсдөө мэдээ. Тэг би бол юм заанаа гэдэг ч юм. Тэг одоо нөгөө нэг хөдөлмөрийн хичээл эдэр чинь бол одоо бараг хасагдсан ч юм уу эсвэл арай эрт буудаг болсон ч юм уу. Тэгээд хүн болгоно гэртээ арай л хүүхдүүд одоо гадаа тоглохоо болжиж юм хийхээ болцсон юм шиг надад санагдаад байдیں۔ Тэгэл хайд үзэл яг нэг талаар харахгүй л багт нэг юм уцтай 90 100 төрчихөж байгаа юм чинь. Тэг би аль болох битээд юм байгаасаа гэж боддог болохоор ирээд ганц ч гэсэн харандаа үзүүрлээд суугаасаа гэж боддог тоо. Би одоо яг өөрөө бол сургууль төгсөөд бас удаагүй эзэндээ бас насаараа л сурж суралцдаг мэргэжил болохоор яг одоогийн миний мэдэрч байгаа байдлаар бол амар их нөгөө нэг юмнуудыг сольж үздэг. Цастай байх уу, өвстэй байх уу, шороотой байх уу. Тэг аль нь илүү нийцэж чинь. Нөгөө нэг октодчлал ингээл энэ хуцаа өмсгөө тэр хуцаа өмсгөө гэдэг шиг л за ийм зурхууд гэл яг үнэхээр потенциалтай үнэхээр гоё байгаад байгаа хүүхдийг бол хэрвээ сургуульд орж амжаагүй байвал зөвлөн. За чи өөрөө яг шийдвэрээ гаргаарай. Багш нь бол чамаа одоо ингээд зураач болвол илүү дээр юм уу гэж харж байгаа шүү. Тэгтээ хүнд бодлоод болгож болохгүй. Чи өөрөө юу гэж боддог вэ? Зарим нь болохоор зарим хүмүүс ч юм болохоор ажил дээр нэг жоох юм хэцүү байна. Тэгэл гэрт очиод нэг юм хэцүү байна. Зүгээр яг нэг газар нь бас нэг хүн гоё юмор шүү дээ. Тэгээд сонгоод ирж яхад нь бүр амар мэрэгжлийн юм ярихад хан цаашаа яг тэр хүнийг яг тэр гоё орнд байлгаад гэхдээ яг ингээд нөгөө нэг одоо зураг сонголтын дээр ч гэх юм арай илүү академик мэргэжлийн тал руугаа за их чи юм байдаг юм аа. Хоёлаа энэ зурагнаас ийм ялгаатай учраас танд би энэ зургийг сонгож өгч байгаамаа гэдэг ч юм. Давуу тал нь гэх юм бол хүн чи өөрөө нөгөө хүнд зааж захтаа зүгээр давхар суралцаал явдаг юм билээ л дээ. Нөгөө мартцсан байсан юм а ч юм. Ингээ хэлж захтаа гинт ингээд аман дээр нэрээ тийм шүү дээ. Би чи өөрөө энийгээ бас мартцсан явж исэн байх шүү гэд эргээд санах тохиолдолч байдаг. Тэгээ зөндөө гоё хүмүүс орж ирнэ. Янз бүрийн амьдралтай тэгээд гоё юм ярьдаг хүнтэй ингээд суухад бас гоё байдаг шүү дээ. Би нөгөө нэгэн зураач мэргэжил сонгоод яг ингээд энэгээрээ ингээд амьдрна гэж тууштай явж байгаа хүмүүс чинь гоё зоригтой л санагддаг надад. Зоригтой, гоё зоригтой. Бид нар чинь дандаа юмтай байхгүй. Тэгэл яг ингээ уулзахтай гоё нэг л юм ярьдаг. Хитүүлэг гоё юм бийаа. Хитүүлээ тэгээд нэг жоох юм гоё юм үзүүлэлтэй хүмүүст. Дээрээ харин маань хоосон ч гэсэн тэгэл нэг л зүйлийн төлөө хитүүлээ гоё урлаг хий гоё. Тэр нь надад амар гоё санагддаг. Тэгэхээр ийм гоё зоригтой юм шатсан басан дээр байгаа юм чинь одоо бол буцлах байхаа. Үгүй яг хүн хизээч өөрөө гоё ингээд олж болох уу? Зүгээр яг өмж олддог хүн байгаа болохоор өдөж олддог хүн байгаа. Яг гой өөрөө гой чимээлээ сонсоод би яг юу хийх юм бэ? Би яг юунд дуртай юм бэ гэдгээ сонсоод тэгэхэд л яг тэр дуртай зүйлээ л хийхэд л болох байх. Манай нэг дүү хэлж ирсэн. Өөрөө шүлэг бичдэг байхгүй юу? Авиас дүн бичих ялтай байдсан шүү дээ. Нэг талаараа бас нэг тэр хүнд өгчихсэн. Нөгөө нэг хэрвээ тэрийг хийхгүй бол дотроос чинь дандаа л маачаал малтаал ингээл заримдаа ингээл өөр юм ингээл хийгээ явж хат чи яг юу хийгээд байгаа юм бэ? Чиний дотор хүн ийм байгаа шүү дээ. Чи тэрийг хийхгүй юм. Тэгэхээр хүн дуртай зүйлээ хийгээ явах юм бол хизээж тэгж маажуулж малтуулахгүй л. Тэрийг л олчоосай л гэж.
байна.